Матай 9-ийн 9-өөс 13 дугаар эшлэл. За, бүгд олцсон уу те? За, дээх үед нэг сайн сонгуулийн өмнө шүү дээ. Ерөнхийлөгч хөрөлсөх нарантуул дээр ороод нэг юм гоё попперс нэг үйл явдал болсон санаж байна уу? Юу гэлээ? Хамгаалагч холдцгоо те. Миний ард түмэн намайг хамгаалнаа гэд те. Тэр бол энэ гоё айгүй гоё тухайн үеийнхаа баг он дамжиж яригдсан сенсац болсон шүү дээ те. Өнөөдөр бидний унших хэсэг маань бас ерөнхийдөө Израильчуудын дунд айгүй том сенсац тарьсан тийм нэг Иесусийн айлчлал уулзалт хооллолтын тухай ерөнхийдөө гаргаж байгаа. Тэгээ за эндээс би тэгээд уншаад өгье. Матай 9-р бүлгийн 9-өөс 13 дугаар эшлэл. Би нөгөө юунаас нуушж байгаа шүү нэг. Тэгээ сомоогоос нь тэгээ жоохон өөр гэж магадгүй. Гэтэ бүр адилхан бохоо. За би энэс дуудаад өгье. Есүс тэндээс цааш явж байхдаа татврын газар сууж буй Матай гэгч хүнийг хараад намаагдаг гэсэн тэрээр босож түүнийг даглаа. Есүс гэрт ширээнд тухлан сууж байтал татвар хураагчид болон гим нэгүүлтнүүд олноороо ирээд Есүс ба шав нартай хамт хооллоо. Үүнийг харсан фарисеучуд шав нарт нь танаа багш яахаараа татвар хураагчид болон гим нүгэлтнүүдтэй хамт хооллож байдаг билээ гэж асуулаа. Есүс үүнийг сонсоод эрүүл хүн дэмж хэрэггүй харин өвчтөнд хэрэгтэй. Би зөвхт хүмүүсийг бус харин гим нүгэлт хүмүүсийг дуудахаар ирсэн тул та нар явж би дахлыг бус инэрэл журмыг хүсдэг гэсэн ямар утгатай болохыг сурч мэд гэж хэлвэ. За гэсэн ийм ишлэл байгаа. Энэ бол ерөнхийдөө бүгднийхээ мэддэг ишлэл уустай те. Нилийн алдартай. Тэгээд энд за эхний нэг хэсэгтэр бид нар юу ярих гэж бодсон бэ гэвэл Матай гэдэг энэ хүний тухай нэг жоохон тодорхойлоод ярьж бичсэн. Матай гэдэг хүн маань одоо синоптик сайн мэддэг те сайн мэдээний 4 номтой Христийн түүх болон үйлчлэл амьдралын тухай ярьж байгаа энэ 4 номын маш чухал нэг ном болох Матай гэдэг номыг бичсэн те. Хувь хүний хувьд яг энэ хэсэг дээр л хэдийгээр Матай шинэ гэрээний номыг бичсэн боловч яг энэ хүн хэсэг дээр одоо 9-13 эшлэл дээр өөрийнхөө тухай юм гэж бичиж үлдээж байгаа те. Маш тодор. Хэрхэн өөрийг нь бурхан дуудсан болон яаж Христ Есүс таах уулзсан тухайгаар ярьж байна. Матай маань ерөнхийдөө Матайгийн тухай ярихаар хүмүүс тэгж ярьдаг. За мэдээж татвар урагч байсан тодорхой те. Дээрээс нь за боловсралтай нэгэн байсан. Татвар урагч нар яагаад боловсралтай байдаг вэ гэвэл тоо бодох те математикийн талаар маш асар их мэдлэгтэй. Дээрээс нь бизнес ухаалаг сэтгэлгээтэй, дээрээс нь грек хэл мэддэг. Тэгээд тооны ухаанд гарамгаа тэг мэдээж татвар урагч юм чинь баян гэдэг ийм араас нь юунууд нь тодорхойлтууд нь ер нь дагаж явж байгаа тийм. Тэгээс гэр бүлийн байдал одоо юу гэдэг нь тэдэн хүүхдээ ийм гэр бүлтэй гэдэг ч юм уу. Тийм мэдээлэл ерөнхийдөө хомс. Хэрвээ Лук болон Марк номуудыг харах юм бол Матайг лив альфинхүү лив гэж ерөнхийдөө дуудсан байдаг. Тэгэхээр Матай гэдэг нэрийг магадгүй дараа нь өөртөө өгсөн үү эсвэл энэ нь Христос ирснээс хойш өөрт нь өгсөн нэр үү гэдэг нь ерөнхийдөө гэж ерөнхийдөө хоёр хувааж үзсэн юм билээ. Өөрөөр хэлбэл шинэ гинэнд өөрийгөө тодорхойтвол татвар хураагч Матай гэж өөрийгөө ер нь тодорхойлсон. Бусад хоёр элч түүний тухай бичгтэй өгсөн альфинхүү лив гэж ийм нэг тодорхойлолтоор юм Матайг гэж тодорхойлсон баг. Энэхүү тодорхойлолт нь энэхүү байдлаас нарах юм бол Матай гэдэг нь яг гэдэг хүн маань татвар урагч гэдэг ийм онцгой одоо нэрийг араасаа ерөөдөө зүүж байгаа гэсэн үг л дээ. Тэгээ энэ үйл явдлыг харах юм бол Есүс явж байгаад татвар ураах ажиллаа хийж байгаа те. Матай дээр очиод за намайг дагаа гэдэг ийм нэг чиглэл өгч. Энэ чиглүүлгийн Матай бүрэн дагаад араас нь явсан гэдэг юм тухай. Хэрвээ бид нөө санаж байгаа бол сайн мэдээний ном дээр гардаг те. Нэгэн хүн баян хүн Есүс дээр ирээдэ гэдэг нэг юм өгүүлэг хэлдэг шүү дээ те. Тэгээ юу гэж хэлдэг вэ те? Би таныг дагая гэдгсэн чинь их эд хөрөнгөтэй хүн байна. Тэднийгээ ядуус төгчөд буцаад ирээ гэсэн чинь гониглаад буцваа гэдэг нэг юм түүх гардаг. Тэгээ энэ түүх нь юу гэж хэлдэг лээ Есүс? Баян хүн Христийг дагах гэн тэ намайг дагах нь тэмээ зүүнний сүгчээр орохтой адил гэж. Тийм боломжгүй зүйлтэй юм харьцуулж ингэж хэлдэг. Гэтэл энэ хэсэг дээр
Магадгүй Матаг бол баян гэдэгтэй бол хинч эргэлздэг. Ямаргүй судлаачд бол баян хүн байсан гэдэгтэй. Тэр бүгдийг орхиод явж байгаа. Энэ намайг даг одоо нэг англиар follow me гэдэг те. Энэ үг нь юу юм бэ лээ? Зөвхөн ингээд дагаад алхаад ингээд явах тухай ердөөсөө яриаг юм бэл. Энэ үгний утга нь юу байсан бэ гэвэл бүх зүйлээ орхиод энд байгаа бүх зүйлээ орхиод Христийг дагах гэдэг юм утга. Нэг үндсэн утга нь. Нөгөө утга нь юу гэдэг вэ? Бүх амьдралаа Христэд даатгах гэдэг. Одоо бид нар амьдралаа нэг лам даатгах нь энэ төр гэж ярьдэн шүү дээ. Тэрүүн шиг яг амьдралынхаа бүх асуудлын шийдвэрүүдийг Христээр гаргуулна гэсэн ийм үндсэн ийм том агуулгаараа дагж байгаа энэ үзэгдлийг намайг даг гэдэг энэ үг өөрөө хагуулчихдээ. Тийм учраас нэг босоод ингээд дагж байгаа шүү дээ Матай те. Энэ хэсгийг судлаач харахтай яваа. Энэ бүрийн шийдвэрээ гаргаад өөрчлөгдөхийг хүсэж байгаа хүний үйлдэл гэж ерөнхийдөө үзэж байгаа хөөх. За тэгээд хэрвээ эндээс харах юм бол юу яаж вэ? Энэ үйл явдал гурван ерөнхийдөө гол дүртэй байгаа тийм. За нэгдүгээрт татвар урагч Матай гэдэг нэг хүн өөрийгөө гол дүртэнд тавьж байгаа. Хоёрдугаарт нь дуудаж байгаа Есүс Христ гэдэг нэг хүн байна тийм. Тэгэнгүүтээ дараа нь юу вэ? Түүнийг харсан фарисеучуудын нэг гомдол болон асуудлуудыг хөндөөлж байгаа ийм гурван үйл явдал дээр гурван гол дүр дээр энэ үйл явдал өрнөж байгаа гэсэн. Энд нэг чухал теолог гэж байгаа. Нэг ширээний теолог, тайбл теолог гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол хооллох гэдэг энэ ойлголт гарч иж байгаа энэ дээр. Ялангуяа манайхан бол сайн хоол идж байгаа тийм. Байнга хооллдог, нөхөрлөдөг. Яг нь Израильчуудын хувьд, еврейчүүдийн хувьд одоо ширээний ард суун гэдэг нь нэгт нөхөрлөлийг илтгэж байгаа юм байна. Үнэн ч нөхөрлөлийг. Хоёрт хамгийн хайртай хүмүүс яадаг бол гэр бүлийг илтгэж байгаа. Гуравт хүлээн зөвшөөрөл. Ширээний ард ингээ би одоо нэг хүнтэй ингээ зэрэгцээ сууна гэх тэр хүнийгээ хүлээн зөвшөөрөө те. За энэ бол миний хүлээн зөвшөөрөх итгэлийг даах хүн. Миний нөхөрлж болох хүн. Нөгөө талаар энэ бол миний гэр бүлийн те. Тим хэмжээнд авч байгаа дотн хүмүүсийг ширээний ард суулгаж хамт хооллдог. Одоо үед бол яг хамаагүй ингээд хоолдог л бол. Тэгэхээр тухайн үеийн Израильчууд бүр 1-р зууны тэр Израильчуудын хувьд бол ширээний ард сууна гэдэг бол маш олон зүйлийг шууд илтгэдэг гэсэн. Нэг үнтэй хамт хооллоо сууж явах юм бол тэрлөө ингээд шууд ингээд хэлбигээд тэр хүнээр нь дүгнэж болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр Есүс энд Мататай болон тэнд байсан татхуур урагч нартай бас ингээд хоололж байгаа нөөрөө тэднийг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн. Тэднийг нэг гэр бүлийнхэн гишүүн болгож авна гэсэн юм авахд асуудалгүй гэсэн үндсэн логикийг эхлээд фарисеучуд болон израильчууд гаргаж байна. За энэ үйлдэлийг гарангуут л фарисеучуд юу гэдэг дугуйцж байгаа тийм. Энэ дээр фарисеучуудын дургуутж байгаа нэг гол хандлага байгаа шүү дээ тийм. Яагаад нүгэлтнүүдтэй гэж тийм. Тэгээ энд бас шинэ гэрэн дээр нэг юм хиллэг байт юм билээ. Татвар хураагчид ба нүгэлтнүүд гэж. Энийг би харин бас анзаардгүй байсан. Яг энийг ингээд судлаад байж юу гэж юм. Ийм хиллэг шинэ гэрэн дээр маш олон удаа гардаг гинэ. Зөвхөн татвар хураагчийг нүгэлтэнд ингээд оруулахгүй. Нүгэлтнээс гадна 1-р зууны үед юу гарч ирсэн бэ гэвэл татвар хураач гэдэг өөрөө нүгэлтнээс өөр юм нүгэлтний төвшин гаргаж ирсэн юм одоо юу гэх юм те үнцэг байдаг байсан. Одоо бид нар юу гэдэг хулгайч гэл хулгайч дотор одоо монголчууд авилгал авсан хулгайч гэдэг ч юм уу те. Эсвэл бол монголоо зарсан хулгайч гэдэг ч юм уу. Иймэрхүү бүр нэг юм өөр төвшний гим нүгэлтэй хүмүүсийн тухай ярьж эхэлж байгаа. Тэгэд энд байж байгаа нүгэлтэн гэдэг ойлголт нь шүү дээ. Ерөнхийдөө ёс суртахууны тэгээ дараа нь одоо итгэл биширлийн гэх мэт шашны зан үйлийн хувьд нүгэлтэн гэж үзэж байгаа. Бас гуравт нь нийгмийн хувьд энэ бол нүгэлт гэж юм ангилж хардаг байсан юм. Ялангуяа фарисеучуд, тухайн үеийн еврейчүүд, дахилч нар, хуулийн багш нар бүгд тэгж үздэг байсан. За ёс суртахууны хувьд ямар хүнийг нүгэлтэн гэж байвал завхаарсан хүмүүсийг одоо биеийн хүнлэгч нарыг те хулгайч нарыг бүр аригч нь бүр согтуурхдаг те тэрэндээ бүр ингээд бүр яатсан хүмүүсийг живчгсэн хүмүүсийг болохоор бас ёс суртахууны хувьд нүгэлдээ ташуурсан хүмүүсээ гэж үздэг гэж. Харин итгэл биширлийн хувьд юуг үздэг байсан бэ гэвэл
айгүй сонь заяа. Нүгэлтэй хүмүүсийг ямар хүмүүс гэдэг үс юм бэ? Дээхэн би нэс дурж санаж нэг хончид. Хончдыг нүгэлтэй хүмүүс гэж үздэг байсан. Дээрээс нь татвар шиг нүгэлтэй хүмүүс гэж үздэг байсан. Дээрээс нь одоо нэг тухайн үеийн Израилийн хууль, ариун цэврийн хуулийг сахидаггүй хүмүүсийг нүгэлтэй хүмүүс гэж үздэг байж. За ариун цэврийн хууль гэдэг нь одоо жишээлбэл хөвч хөндөх ёслол те. Одоо эмэгтэйчүүд биений юм ирэхэд яаж сэрэлж байх ёстой. Тэр ёс журмаа бариагүй хүмүүсийг шууд нүгэлтэй хүн гэж үзэж гадуурхдаг байсан. Нийгмийн хувьд юуг үзэжсэн бэ гэвэл ядуус их. Ядуу хүмүүсийг бол энэ ямар нэгэн бурхны хараал хүрсэн юм баха гэдэг үднээсээ бас нүгэлтэй гэж. Энэ 1-р зууны еврейчдийн тухай ярьж байгаа те. Тэгээ дээрэс нь өвчтөө хүмүүс. Одоо нэг бид нар их гардаг да Есүсийн энэ сайн мэдийн номд маш их гардаг сэдвүүд ер нь энд дурддаг заяа. Уйман өвчтөө хүмүүс те. Төрөлхийн сохор хүмүүс. Дээрэс нь хөгжлийн бэрхшээлтэй. Одоо тийм хүмүүсийг харахтаа эдгээр бол нийгмийн хувьд эднэрс энийг энэ бол нүгэлт хүн гэж үздэг гэсэн байна. Тэгэд энэ хүмүүсийг ингээд тусгаарладаг. Одоо дээхэн үед бид дуул номоос хорогдох базар гэл те. Дундын хорогдох байр гэл энэ төр байдаг шүү дээ те. Уйман өвчтэй одоо ямар өвчтэй тийм хүмүүс хорогддог. Эдгээр нь яагаад ингэж гадуурхдаг байсан шалтгаал нь юу вэ гэвэл та нар нүгэлтнүүд учраас гэж ингэж гадуурхдаг байсан байна. Есүсийг төрөхөд та нар санаж байгаа хэрэгтэй нөгөө хончид дээр ганх Христийн мэдээ ирлээ гэл те. Тэгээ яагаад тэнд ирсэн гэдэг шалтгаан Христ угаасаа нүгэлтнүүдийг аврахын тулд ирсэн гэдэг юм теологийн гаргалгаа байдаг шүү дээ. Тэгэхээр одоо бид нар бол монголчууд бодвол хончин хүмүүсийг нүгэлтэн гэж үзэхгүй шүү дээ. Энэ чинь бүр хамгийн манай сайн те одоо хончин найдан гэдэг бид нар чинь хонь малаа аж ахуйгаар амьдардаг учраас эднийгээ бид нар бүр эрхэмлэн дээдэлдэг бол харин израильчуудад ийм үзэгдэл байсан байдаг. Тэгээ энэ шинэ гэрээний энэ үед одоо өөрөөр хэлэх юм бол Ромын Empire гэж ярьж байгаа тийм Ромын хаанчлалын үед нэг нэршил гарч ирсэн одоо татхуур хураагч гэдэг гэмтэн одоо нүгэлтэн шинээр тухайн үед гарч ирсэн гэсэн үг байхгүй. За энэ яагаад энэ нүгэлтэн болчихваа гэвэл татвар хураагч гэдэг нь бид нэр ерөнхийдөө гадарлаж байгаа тийм Ромын иршээлд байгаа хүмүүс израильчууд яах вэ гэвэл татвар төлөх ёстой байсан. Ром татвар төлөх Ром бас айгүй юу гэх юм одоо тийм Ромын эдийн засгийн нэг юм ёс зүйн айгүй юм зөв системтэй гэх юм да. Ердөөс өөрсдөө очиж тэнчнээс татвар хураадаггүй байсан. Ромын иргэшээлт байгаа улсуудаас гэсэн үг. Харин тухайн нутгаас нь тухайн нутгийнхын хүмүүст ерөнхийдөө зардаг байсан. Зарим тохиолдолд. Одоо мөнгөтэй байх юм бол гэсэн үг шүү дээ. Мөнгөтэй байх юм бол одоо Израилийн энэ нутгийг за би худалдаж явъя. Татвар нь эдэж 10% ийм байх юм байна гэж төлөөд голоос шууд их мөнгөлөө дараа нь илүү 15% татвар авдаг ч юм уу. Энэ маркаар ийм маягаар израильчууд тэр татвар урагчид мөнгө босгож байдсан учраас бусдын гарах болж өөрсдийнхөө ард иргэдийг ингэж мүлждэг, шулдаг тэдгээр хүмүүсийг бол оогүй гимнүгэлтэн гэж юм хэд үзэж байгаа. Тэгээд тэдний үзэж байгааныхаа бусад улсын нөхдүүдтэй нийлж өөрсдөө ингэ шулж штэ тэ хуулиар дамжуулж гэсэн үг штэ тэ. Тэгээд яхан татвар хураагч гэдэг энэ татвар хураагч ба нүгэлтэн гэдэг энэ үгийн татвар хураагчныхаа би яагаад нүгэлтэн гэж үзчихсэн бөгөөд хууль сахидаггүй. Яагаад бол Израилийн хуулиас сахихгүй штэ тэ. Зөвхөн бурхан эзэнд үйлчлэл гэдэг энэ хуулиас сахихгүй байна. Тэгэхээр хууль сахихгүй гэдэг ийм нэг том ялыг өгдөг. Дээрээс нь юу гэдэг өгвөл шашны болон одоо ихтгэл бишэрлийнхаа зан үйлүүдийг хийдэггүй. Одоо юу гэдэг дахил өргөдөггүй те мөргөл суудаггүй гэдэг чинь ийм учраас энэ маш том нүгэлтэн байсан. Тэгээ ард түмэнтэйгээ нийцдэггүй. Тэгээ ард түмнийгээ бусад орны ингээ мөржлөг үзүүлж ингэж байгаа учраас бас том ийм нүгэлтэн гэдэг ийм угтгуун дотор яваад байгаа. За тэгээд татвар хураагчийн ингэснээр яаж байгааг бол татвар хураагч бол үнэхээр нүгэлтэн гэж. Тэгээ энэ дээрс бид нэр эргээд нэг бодох хэрэгтэй. Тэгээд юу гэж те? Яг нүгэлтэн л мөнгө олоод гэж те. Бусдынхаа дарлаа л гэж. Магадгүй тийм учраас тэглээ гэдэг энэ фарисеучуд нэг тэднэртэй хооллогчгүй, ундлагчгүй хамт байхгүй
гэдэг ч юм уу ийм үнцэг гаргаж байгаа нь ямар учиртай юм бэ гэвэл юу юм бэлээ? Израильчууд тухайн үеийн израильчууд юу гэж боддог гэсэн бол ялангуяа парисеучуд хүмүүстэй хоолдоггүй байсан шалтгаан нь ариун хүн одоо энд ариун хүн байж тээ өөрсдөө ариун гэж бодож байна. Израильчууд парисеучуд тэгсэн ариун хүн дээр нэмэх нь нүгэлтэн хүн. Одоо хончид одоо юу гэдгийг өвчтэй хүмүүс эсвэл дахир дутуу хүмүүс, ядуу хүмүүс, тэдгээр хүмүүс тэгээ дээрээс нь татвар байх чинь эднэр тэгээ тэнцүү ингээ гарах юм бол юу гэвэл ариун хүн бохирдно гэж үздэг. Тухайн үеийн ойлголтоор юу байсан гэвэл гим нүгэл халдварладаг гэдэг ийм ойлголт байна. Би бузар олно давхар. Тийм учраас тэднэртэй хоол барьдгүй, гар барьдгүй одоо юу гэдгийг тиймэрхүү нөхцөл байдалд үүсдэг байсан. Тэгтэл энд нэг онцгой зүйл яригдаж эхэлж байгаа нь бол Есүс Христ ирсэн ээ. Бурхныг ярьснаа тэдгээр хүмүүстэй зөв хооллож байгаа юм дурж гарч. Нөгөө гим нүгэлтэй хүмүүстэй хооллож байгаа Нөгөө бохир цаван хүмүүстэй цуг ярьж сууж. Эндээс харах юм бол Есүсийн хандлагыг одоо бид нар зөвхөн жохолчилж ярих гэсэн. Би яг одоо сандаг байхгүй. Би анх Христийн цуглаанд ирээд. Манай цуглаан чинь ихлээр нэг 90 жоохон залуучууд нэгдэл хүчгчээр эхлэвэ ер нь. Тэгээ бид нэр санаачлахаараа юу гэж хэлж байгаа. За бид нар аригчин одоо нийгмийн хурж чадахгүй байгаа тэдгээр хүмүүст хүрээ. Тэдгээр хүмүүст үйлчлэе гэсэн юм зорилготойгоор үйлчлэл хийж эхэлж байгаа. Тэгээд тухайн үед одоо бодоход 21-2 та залуучууд 10 хэдэн залуучууд нийлцсэн нэг ахлагчтай тэгэл нэг настай ихчтэй гэл нэг баг бүрж байгаа байхгүй 12 хүн 3 хүний баг. Тэгээ хэдүүлээ ярьж байгаа. Одоо биднээс санаж байгаагүй Нарантуудын Мангсын ам гэж байдаг байсан. Тэр лөө очиод тэнд байгаа аригч байгаа хүмүүсийг дуудаж ивчээ. Хувцсыг угаалгая, усанд оргуулъя тэгээд үсчин хоёр нь үсийн засаа. Тэгээд комсын хувцснууд аваад хумслаад гаргая. Тэгээд тийм үйлчлэл хийж. Тэгээ нэг өдрийн дотор бид нар ингэж яваад 30-аас 40 хүн хагас өдөр бол нэг сарын турш ингэж хийсэн. Тэгээд тэнд хийж яхад нэг ийм хандлага гарч ирсэн байхгүй. Юу вэ гэвэл мэдээж тийм хүмүүс бол амаргүй шүү дээ. Ер нь амаргүй зан ааш амаргүй, хандлага амаргүй зөвхөн авъя гэсэн сонирхол дээр ирнэ. Тэгээд дээрээс нь гарахтаа архины мөнгө нэхэн уг нь бид нар туслаад хоол ундлаа тэгээ гаргаж байгаа дээрээс нь архины мөнгө нэхэн. Яг энэ бүгдээ ард юу гэж утсан бол ийм хүмүүстэй байх чинь тэгээд ийм үйлчлэгч заач нэмэргүй юм байна да. Ер нь итгэгч хүмүүст бол хэцүү үйлчлэл байна гэж бодож байсан тухайд. Тэгээд тэр бодол юун дээр тулсан бэ гэвэл ингэсэх манай нэг цуг тарьж байгаа найз гэсэн. Мэдээж бид нар чинь баяндаа тэгж яваагүй байхгүй мөнгөтэй төгрөгтөдөө тэгж яваагүй. Одоо нэг пүүцнийх нь ингээл улан салцсан уртын хоншороо. Тэгээд нөгөөдөл чи амхантай сайн мэдээ дараагаа та нараас хувцсдыг ундлаа. Усанд оруулъя, хооллъя гэж яваад байгаа шүү дээ сайн мэдсэн чи харж чи өөрөө пүүснийхээ уулыг бүтэн готлоо өмсчихэд надад сайн мэдээ. Нэг юм мессеж ирдэг байхгүй. Доромжлолтой байх уу? Доромжилж байгаа бид нэг. Тэгээд тэр өдрөөс хойш тэр үг ерөнхийдөө бид хэдий үйлчлэг нураасан баг. Бүтэн сар хийсэн үйлчлэг юм нургасан гэсэн. Тэгээд эндээс юу гэж ойлгогдсон бэ гэвэл за нүгэлтэн гэдгийг чааш бид нар ч гэсэн асуудалтай яг тэр утгаараа тэгж яриаг. Гэхдээ ямар нэгэн байдлаар бид нэр тийм асуудалтай хүмүүст очиж үйлчлэн гэдэг нь өөрөө тийм хялбар биш. Хялбар биш. Тэглээгээд бид нэр төгс байх албатай гэвэл үгүй гэдэг хариултыг бид нөр өөртөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм бэл. Би нэг орто Мартин Лютерийн нэг хэлсэн нэг үг байсан. Тэр нэг үнэхээр их зүрхэнд хүрсэн л та. Тэр нь юу вэ гэвэл юу гэдэг бол чуулган гэдэг бол төгс хүмүүсийн бүлгэн бол ердөөсөө биш ээ. Энд харин өвчтөө хүмүүсийн эдгэрхийг харах хүлээх твчих газар юм шүү гэж хэлсэн байна тодорхойлсон. Тэгэхээр бид нэр ерөнхийдөө
Одоо яг ингээд миний хандуулах гэдэг чинь цуглаан руу очиж орох гэдэг л авчрах гэдэг. Бид нар энэ сууж байгаа. Хүн болгон өөрөөр аран шинтэй зан авцтай тий. Өөрөөр асуудалтай. Өөрөөр хандлагатай тий. Тэгээ бид нэр нэг баг болоод Христийн дотор нэг бие болоод явах гэхээр юу тулдаг вэ гэвэл асуудлууд тулгарна тий. Зарим нь өгүүлтэй байна, зарим нь гайгүй байна. Эсвэл зарим нь илүү асуудал тарина, эсвэл зарим нь илүү асуудал тарихгүй тий. Энэ дундаас бид нар яах вэ гэвэл бид нар нэг ширээндээ суух тэр мөчийг бид нар хүндлэлтэйгээр хүлээж авах тэр мөчийг гаргах нь чухал юм байна гэж уриалах гэдэг. Есүс яг татвар хураагчид болон тэдгээр хүмүүстэй хамт хооллоснороо ундалснараа нэг зүйлийг илэрхийлсэн. Тэр нь юу вэ гэвэл асуудал хаанч байдгаа гэдэг. Тэ? Яг өндөө тэн дээр шүүмжлээ зогссон фарисеучуд өөрт нь асар их асуудал байсныг Есүс нэг үгээрээ хэлдэг те. Тэр нь ямар үг вэ гэвэл Хосая 6-гийн 6 дээр байдаг ч л те. Бурхан инэрлийг илүү хүсдэг юм шүү гэж. Өөрөөр хэлэх юм бол тэдгээр хүмүүс нь чуулганы үйлчлэл те ариун байх хууль дүрм дагах нь чухал гэж бодож исэн чинь Есүс хараад нь та нар яваад хууль дүрм ярьж байгаа мөртлөө Хосая 6-гийн 6-гаа уншаадах тэрийг судлаадах. Бурхан хууль дүрмөөс илүү инэрлийг хайрладаг юм а гэдэг тэн дээр чинь бичсэн байгаа гэдэг тухай юм өгүүлж. Тэгээд нөгөө хүмүүс нь ингээд энэ ерөнхийдөө энэ үйл явдал ерөнхийдөө дуусчих юм шиг харагдаж байгаа. Гэхдээ энэ дээр нэг Есүс хэлсэн маш тодорхой нэг үг байгаа тийм. 12 дугаар эшлэгийг бүгд харъя. Тэгээд энэ дээр ингэсэн байгаа. Есүс үүнийг сонсоод эрүүл хүнд эмч хэрэггүй харин өвчтөөд нь хэрэгтэй. Би зөвхт хүмүүсийг бус харин гин нүгэлтнүүдийг хүмүүсийг дуутахаар ирсэн тул та нар явж дахлыг бус инэрэл жумыг хүсдэг гэсэн ямар утгатай болохыг сурч мэдгэж хэлвэ гэдээ ингэ явуулчих. Яг үндэ бид нар өнөөдөр өөрсдөө эрүүл одоо юу гэдэг юм тийм ээ. Гим нүгэлгүй байсан бол энд суух шаардлагагүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр бидний гим нүгэл ямар байх нь бол тийм чухал биш гэдгийг Есүс нь ч ойлгож байгаа. Тэр талаараа энд юу гэж ойлгуулахыг зорж байгааг бол айгүй гой зөвлөл авч байгаа тийм. Эрүүл хүнд эмч хэрэггүй. Тэгээ өвчтөн хүнд л эмч хэрэгтэй гэж. Харин зөвхт хүмүүсийг бус харин гим нүгэлтэй хүмүүсийг дуудахаар ирсэн тул гэж. Яг энд бидний зүрх сэтгэл бас ийм хандлагатайгаар хүлээж аваасаа гэж ерөнхийдөө үздэг. Бид нар одоо магадгүй өнөөдөр бид хідүүлэхний ингээд ширээ тойроо сууж байна те. Ирээдүйд бид хідүүлээ болох юм байна. Эсвэл бол ямар хүмүүс энд орж ирэх вэ гэдэг нь бидний хувьд үнэхээр тайлбарлахгүй нууц шүү дээ те. Ямар хүн орж ирээд яаж биднээс хамрахын эсвэл бол те. Эсвэл ямар хүн орж ирээд бужигнуулахын те. Гомдлохын, уйлахын эсвэл асуудал тарихыг бид нар таахгүй. Гэхдээ бидний зүрх сэтгэл харин өөр хандлагатай хүлээж яхад энэ болох юм байна. Өөрөөр хэлбэл бид нар ямар хүмүүсийн дорно гэдгийг бид нэр нь урьдчилан одоо тааж мэдэх боломжтой гэсэн үг. Энд нүгэлтэй хүмүүс л юм тий. Энд асуудалтай хүмүүс юм. Энэс бол аз жаргалтай өмцгсөн төгс төгөлдөр хүмүүс энд ирэхгүй гэсэн. Тим хүмүүс бол угаасаа фарисеучуд ингэ шүүгээ зогсож идэг. Харин тим хүмүүс нь эцсийн өдөр тий яагаад ирэхээр асуудлууд ураад умбаад гим нүгэлтэй гэдэг мэдхээр чуулганд ирдэг. Тэгэд сүүлийн үед надад нэг бодож байгаа нэг сэдв байгаа. Тэр нь юу вэ гэвэл ихэнх хүмүүстэй ярилцахад чуулган бол танаа цуглаанд ингэ очиход бүгд л ингэ нэг сайхан ааштай тий. Ингээл бүх юмыг мэддэг, эсвэл бүх юмыг чаддаг тийм төгс хүмүүс их байх юмаа гэдэг юм санаа маш их дурд сонсогдчих юм. Үнэн байж магадгүй л яг Христэд те хичээ сайн болохыг хичээг ёс суртахны одоо тэг хэмжээгээ дээшлүүлэхийг зорддог. Тийм үг бол бид нар хичээж байгаа хүмүүс. Гэхдээ төгс байдлаар бид нар хүмүүсийг татнаа гэвэл энэ худлаа. Би энэ дээр бол бас тэгж боддог. Би нэг зарим хүмүүсийн жишээг мэднэ. Тань цуглаанд явдаг те. Хамт цуглаанд бурхныг магтана, бурхныг үл судална. Тэгээ гарч яваад
цуглаанаас тарж аваад годомжин тамиг татаад цуг алгадаг. Яг үндэ тэр хүмүүсийг би хийж амьдралдаа шүүж бодож үзье. Тэ. Яагаад гэвэл миний логикоор миний ойлголтоор бол энэ чуулган бол тийм төгс хүмүүсийн цуглардаг газар биш гэдгийг мэдчихэв. Асуудалтай хүмүүс байг. Тэр тусмаа л энэ чуулган асуудлуудыг л янзлах гэж тэ. Бурхан тэр зүйлүүдийг шийдэх гэж гим нүглийг л уучлах гэж ирсэн шин. Бурханы хийх гэж ирсэн ажил нь тэр байхгүй. Тэрнээс л гимгүү сайхан хүмүүсийг улам сайхан болгохын тулд өөсөө ирэх. Тэгэхээр чуулганд байгаа ах トゥ усаа уриалах гэдэг нь юу вэ? Асуудал байвал залбируулах сэдв байвал тэ хэлж байгаараа хамтаа залбирая. Хамтаа хөгжиж. Бурхан биднийг угаасаа төлөвчлөлтийн замд аль хэзээ дуучсан итгэлээ. Харин тэр замаа бид нар хамтдаа алхахдаа бие биентэйгээ хуваалцаад асуудлуудаа яриад тэр зүйлийн хадлаа хамтдаа залбираад тэгээ урагшилдаг бай. Та бид бүгд нэг ширээнд ингээд суудсан л бол тэ яг түрүүний хэлдгээр бидний нөхөрлөл энд ирээд хамгийн дээд зэгтээ ирсэн гэж ойлгож байгаа. Тэгэхээр хамтдаа ширээнд суудаг бол хамтдаа бас эзэн дотор алхдаг байяа гэж уриалдаг. Тэгээд энэ бүгдийг өгсөн эзэндээ талархъя те. Аагүй гим нүгэлтнүүд гэж бодогдож ирсэн тэр нүгэлтнүүдэд хамт олсон Иесус эзэнд баярлалаа. Тэгээд одоо тийм нүглээр ч гэсэн бэлхэж байгаа. Биднээс хамтаа суугаад эсний өмнө оршиход хамтаа байж байгаадаа талархаж байна. Тэгээд ямар ч байсан ямар ч хүнтэй шинэ тойроо суух те итгэлийн тэм дуудлагатай байгаараа Иесус шиг те мөн эзний дуудсан дуудлаганд хариу өгдөг Матай шиг те шууд босоод бүх зүйлхөө орхиод гардаг тийм итгэгч бас олон болоосоо гэж уриалж. Тэгэхээр хамтаа залбирая. Олон төрлийн хүмүүстэй тий олон гим нүгэлтнүүдэд ширээн цуг болтгоо. Бүхнийг бүтээгч Бурхан эцэг минь танд талархъя. Тэгээд бид таны оршихуй сууж байна. Бид бол үнэхээр нүгэлтнүүд харин та бол биднийг аврахаар байсан. Аврагч усаас бид танд баярлалаа эзэн минь. Тэгээд өдөр бүр бид нар сайжрахыг, таны дотор хичээхийг, өөрчлөгдөхийг хүсэж зорж байна. Эзэн та биднийг өөрчлөөрөө. Бидний хүслүүдийг эзэн та бас залбирлаараа биелүүлж өгөөрэй хэмээн гуйж байна. Тэгээд бид нар заримдаа асуудлаас бас зугтахыг хүсдэг. Харин та хаана асуудал байна? Хаал гимнэлтэн хүмүүс байна. Тэднэр дээр очиж ширээнд нь сууд хамт хооллож, хамт ярилцдаг байсан. Баярлалаа эзэн. Таны нүлгэд уриаллыг амьдралдаа суулгаж урагшлахад та бидэнд туслаарай. Бидний амьдралд олон гимнүгэлтэй хүлээн зөвшөөрсөн тэдгээр хүмүүсийг учруулж өгөөч хэмээн гуйж байна. Бид тэднэрт сайн мэдээ ярьж, эзэн таньд дагуулах боломжийг бас олгож өгөөрэй. Та бол аврагч нь учраас, та бол төгс жишээ учраас танд бүхнийг даатгая. Тэгээд бидний зүрх сэтгэлийг гимнүгэл автсан байгаа бол уучлж өгөх юм гооч юм. Ирээдүйн олон өдрүүдийг эзэн та бас гимнүгэл үйлдэхээс хамгаалж өгөөрэй. Эзэн минь тэгээд өнөөдрийг таны үгтэй хамт байсандаа талархаж байна. Тэгээд та өөрийнхөө өгөр биднийг бас босгон байгуулж урагшлуулдагт баярлалаа. Бүгдийг танд даатхан Иесус Христосийн нэрээр гон залбирч байна. Амен.